Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам. Монголын хүнсчдийн холбоо. Өнөөдөр Дамжисрын ойтойгоо уулзж байгаад их баяртай байна. Бид одоо нэг салбарын хүмүүс манай Дамжисрын бол Краснодарт сургууль төгсөөд техник юм тийм ээ. Тэгээд сургууль төгсөөд дараа нь насаараа сүүний үйлдвэрт ажилласан, завсрын яамд их барилгын хэлцэст ажиллаж, бүтээн байгуулалтын ажилд оролцоод тэгээд олон ажил хийснээс гадна хүнсчдийн холбоог үүсгэн байгуулахаас цагаас хойш идэвхтэй оролцож ажиллаж байгаа. Тэгэхээр та өнөөдөр та бүхэн яриа бол өнөөдөр хүнсний үйлдвэрийн салбарыг үүсгэсний 90 жилийн ой гэж одоо том ойг бид бүтэн жилийн хугацаанд дан ажил амьдралын туршлага, бүтээн байгуулалтын ажил хийж байсан түүх шаштраасаа нэлээд оруулж явж байгаа. Тэгээд бид Ахмад бодлого тодорхойлогч нартайгаа хийж ярилцаа. Тэгээд дунд залуугийнхантай ярилцах юм а. Тэгээд та өөрийнхөө талаар танилцуулаад сүүний үйлдвэрт эхлэж ажилласан цагаас сүүнийхээ үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар нэг өнөөдөр яриул их сайхан байна. Яг гэвэл энэ 90 жилийн хугацааны бараг 50 жилд нь та нар энэ салбарт ажилласан учраас энэ түүхийг хамт бичлсэн хүмүүстэй бид эхэлж ярьж байгаа маа. Ингээд Дамжисрынгаа ирсэн их баяртай байна. За баярлалаа сайтай. Надад ийм ярилцлаганд үрж оруулсанд баяртай байна. Тэгээ би 1962 онд Увс аймгийн Төв 10 жилийн дунд сургуульд төгсөөд тэгээд одоо хуучин зөвлөлт улсын Краснодар хотын политехникийн дэд сургуульд орцуулсан. Тэгээд эндээсээ би 67 онд хүнсний үйлдвэрлэлийн инженерийн автоматжуулалтын инженер гэсэн мэргэжлэр төгссөн л дээ. Хүнсний үйлдвэр автоматжуулалт нарийн мэргэжил тийм ээ. Тэр үед хүнсний үйлдвэр автоматжуулалтын инженер гэсэн мэргэжлэр төгсчихсэн. Тэгээд 67 онд ирээд төгсч ирээд тэг шинэ жил болж ясан дөө. Тэгээд шинэ жил гараад яамд очсон. Надыг бол сүүний үйлдвэрлэл хуйлсан юм аа. Надад 2 санал тавьсан. Нэг нь архивны комбинат руу тэмдэг инженераар ш. Гэсэн би жаахан турмуудаа. Яагаад гэвэл архив ихтэй зэрэг нэг л жаахан тиймээс наатал. Тэгсэн өөр үйлдвэр байна гэсэн чинь тэгвэл сүүний үйлдвэрт очих гэдэг. Тэгээ гээд. Тэгэл сүүний үйлдвэрт очсон л да. Тэгэд надад очихдаа бол одоо манай яамд боловсон хүчин энэ байсан. Аюушчав гэж. Дараа нь сайхан хүн байсан. Тэгээ хүлээж аваад тэнд ажил томлогдсон. Эхлээд сүүний үйлдвэрийн ерөнхий механикэр. Шууд ерөнхий механикэр томлогдсон. Та ч юм уу шууд дэвсэн байж тийм. Их хүмүүс ажилчнаас эхэлдэг. Та ажилчнаас эхэлдэг байсан. Тэгээд энд орон тоонч байсан юм да. Надад л таарсан юм байна. Тийм ээ. Тий, тэгээд ерөнхий механикэр ажилласан. Энэ ч амьдралынхаа ихсэн л дээ. За 96 сүүний үйлдвэрийн салбарын одоо асуудал гэвэл чи одоо манай тэр засгаас чинь 1940 оноос эхэлж ярьсан байгаа шүү дээ. Ярих нь юу гэхдээ ер нь монголчууд бол 5 хошин малынхаа сүг одоо боловсруулж сайхан элбэгдэлэг сайхан амьдардаг байсан. Тэр үйлдвэрийн аргаар боловсруулах. Үйлдвэрийн аргаар боловсруулсан одоо сүү бүтээгдэхүүний асуудал бол 1940-ад оноос эхэлж яригдсан байна. За 1940 онд ардын засгийн газрын одоо 19 дугаар тогтоол гэхээр энэ Кунавын сүүсийн бүтээгдэхүүн анх асуудалд нэлээд анхаарал тавьж сүү цэцгийн тос боловсруулах ийм 31 үйлдвэр барих ийм шийдвэр гаргаж ирсэн байна. Сүүсийн тос. Тэгээд ерөнхий сайд нь Ч болсон гоо байсан. Гар зурж ингэж эхэлж ирсэн байна. За энэс хойш бол ер нь манад бол цэцгийн тосны үйлдвэрлэл одоо аим сум болгонд одоо баг байлаа шүү дээ. Сум болгонд байсан тийм ээ. Маасл цохин гэж ярьдаг. Тэгээд пакт гэдэг юм гардаг. Пакт гэдэг сайхан юм ярьдаг байсан. Тэр нийч одоо тэгээд казин хийдэг байсан. Пакт чинь одоо бид нар уудаг байсан гэх сайхан. Гоё шүү дээ. Сайхан шүү дээ. Тий. Тэгээд пактаар чинь бол тогоо нэрн тэр нь чинь улсууд авч тоогоо нэрдэг байсан. Яг айл сүүний үйлдвэр сүү мүү нэг тушаадаггүй тийм сүү бахта зарим айлууд бол зайлуул аваад тэрний чинь хөгтүүдтэй өгдөг байсан. Тийм гол нь хөгтүүдтэй өгдөг байсан шүү дээ. Кальц шүү дээ. Кальц шүү дээ. Кальц бид нар яг удаа сүү нэг тушаагаад тэгээд тэрнтэй тогтсон
буцаад сүүг юу Шингис сүүг авна. Тий. Тэгээд тэр цэцгийн тоснээс гарсан факт чинь бол энэ голдвол зайлшгүй манайхан бас амьдралын төвшин доогуурхан улсууд авч хэрэглэж цагаатайгаар хөгтүүдэд хийж байлаа шүү дээ. А тэгээ өглөөр тусахгүй бол тэр чинь үйлдвэрлэлийн процесс явж байгаа заримдаа асахчдаг. Тий, заримдаа ер нь асхан шүү дээ. Ер нь асах нь хэрэг хүн авахгүй бол асахгүй. Ер нь цэцгийн тосны тосны завуудын тэргээр очих чинь сүү нэртэй шүү дээ. Сайхан төгстэй. За ингээд 46 онд бас засгийн газрын тогтоол гараад энэ цэцгийн тосны тоног төхөөрөмжөд дотооддоо үйлдвэрлэх. Тий нэг цэцгээ тогт машин шүү дээ. Тий эргэлт тэрний чинь дотооддоо одоо үйлдвэрлэх ийм одоо шийдвэр гаргаад. Тэгээд хажууд нь бас Улаанбаатар хотын орчим 208-ны сүйний аж ахуй байгуулах ийм шийдвэр гаргаад 46 онд орчилсан байх юм. Ингээд анх эхэлжсэн. Энэ сайхан төгтөлтэй. За 96-аар үйлдвэрийн арга яг сүйний үйлдвэр гэдэг имийг бол энэ Монгол зөвлөлтийн засгийн газрын хоорондын 1955 оны засгийн газрын хоорондын комиссийн хуралдаанаар Улаанбаатар хотод сүйний үйлдвэр байгуулах юм шийдвэр гарсан юм байна лээ. 3 жилийн хугацаанд одоо барьж байгуулах. Ингээд зөвлөлтийн техник, материал, эдийн засгийн тусламжтайгаар энэ үйлдвэрийг барьж байгуулад 1958 онд яг л 3 жилдээ орсон байна шүү. Яг 3 жилдээ 58 оны 12 дугаар сарын 31-нд яг хүлээлгэж гисэн байгаа шүү дээ. Тийм нэр яг 31-нд өнгөрөх юм бол 4 жил болчих. 4 жил болчих байхгүй. За энэ дээр бол Цэдэн Балдар очиж одоо туу цайжилж хүлээж авч ирсэн. Сайхан үйлдвэрсэн. За энэ бол хоногт нэг 30 тонн сүү хүлээж авч сүүсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 13 нэртэрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ийм одоо шаттай ингэж явж ирсэн. За энэ бол сүү боловсрол үйлдвэрийн хөгжлийн анхны шатны байна. За хоёр дахь шат нь бол энэ 1978 онд хийгдсэн. За энэнийг бол одоо сүүрийн төлөвлөлтөд ажиллаж исэн инженер техникийн ажилтнууд за мөн одоо улсын төлөвлөгөөний комисс яам гүнсний үйлдвэрийн гүнс үйлдвэр яамны дэмжлэгтэйгээр энэ хоёр дахь техникийн шинжилт хийж хүчин чадлын хоёр дахин нэмэгдүүлсэн юм байна. Өөрөөр бол хоногт 30 тонн байсныг 60 тонн болгоод. За энэ дээр бол Петробах гэдэг одоо савлгаа нэвтрүүлсэн. Мөн Европистлэг хийж эхэлсэн. За мөн одоо сүү тээврийн тэр нэгэн чанарын өөрчлөлт гаргаж сүү тээврийн автомашинуудын замын засч гүүр барьж ингэж явуулсан. За мөн одоо энэ ашиглалтанд орохдоо ажилтгүй байсан сүүний үйлдвэрийн сүү босруулах автомат шугамыг ажилд оруулсан байна. За энэнийг одоо хийхэд бол би бас нэлээд сайн оролцсон. Ягаад гэвэл бидэнд ерөнхий механик нь байсан. Тэгээд өөр автоматжуулаад хүнснээ автоматжуулалтын мэрэгжлийн хүн байсан учраас миний дипломын ажиллаж бас тэдэнтэй нэлээд холбоотой байсан юм. Тэгээд цагт 10 тонн сүү босруулах автомат тохиромж ашиглалтанд оруулснаар сүүний үйлдвэрт үнэхээр их хувь нэмэр болсон. За ингээд хоёр дахь одоо давалгаа. За гурав дахь давалгаа нь бол одоо энэ манайч одоо хөдөөж авах хөгжүүлэх хүн амыг сүйний хангамжийг нэмэгдүүлэх күнсний хангамжийг нэмэгдүүлэх юм одоо зорилт програм гэж байлаа шүү дээ. За энэний дагуу л энэ одоо манай улсын күнсний хангамжийн асуудал бол үндсэндээ бол одоо шин шатанд гарсан шүү дээ. Ер нь одоо маш сайхан одоо програм байсан. Энийг бол үйлдвэр алангад зурдаар бол одоо ястан мөрдөж ажиллаж байсан. За энэний дагуу энэ одоо 85 манай үйлдвэр тий 80 унаас л эхэлсэн шүү дээ. Ер нь одоо зорилт програм гэж ярьж одоо бид нар ярьдаг юм бол одоо күнсний үйлдвэрт ажиллаж байсан юм бол тэсэл күнсний зорилт програм л ярина шүү дээ. Тэгээд зорилт програм чинь бүр ижбэрнээр маш олон инженер техник ажилтнууд төлөвлөгөөний комисс шилтгааны академи яамнууд бүгдээр оролцож байлаа шүү. Махны чиглэлээр тэр зорилт махны чиглэлээр сүйний чиглэлээр ерөөсө күнсний чиглэлээр тий. Тэгээд тэр програм бол их сайн програм. Үнэхээр их сайн програм болсон. Бодлоготой. Тэг бодлоготой. Үнэхээр хэтийн бодлоготой. Энэ бодлогын дагуу сүйний үйлдвэрийн одоо 2-3 дахь одоо шинэ сүйний үйлдвэр ашиглалтанд оруулах ажил 1985 онд ашиглалтанд орсон. За энэ бол хоногт нэг 200 тонн сүй хүлээж авах. Жилдээ 3 дахин өссөн тийм ээ. Тэг 3 дахин өссөн. Тэгээд одоо жилдээ бол 60 сая литр сүй хүлээж авах ийм хүчин чадалтай 31 төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх ийм одоо хүчин чадалтай
Иргэний үйлдвэрлэлийн технологи ажиллагаа бүгд автоматжсан. За туслах аж ахуй нь бол нэг 75% механикчлалтай. Ийм сайхан үйлдвэрүүд ашиглалтанд орууллаа шүү дээ. За ингэснээр бол сүйний үйлдвэрийн одоо сүйний хангамжийн асуудал үндэсэндээ бас их сайжирсан. За энэний дагуу мань одоо улсын төлөвлөгөөний комиссаас одоо маш шийдвэр гаргаад Улаанбаатар хотын орчим 400-ны 33 ферм сайгийн механикчсан ферм одоо ашиглалтанд орсноор одоо ерөөсөө одоо сүйний үйлдвэрийн кинж шалгалттай байна. За энэ сүйний үйлдвэр бол одоо кинж шалгалдаг сайтай нарийн ажиллагаа шаарддаг ийм ажиллагаа байлаа шүү дээ. За энэ үед та мэдэнтэй намайг тооны кинж шалгах хараа гэж хэллээ шүү дээ. Дижит дарахтай. За дижит дарах чи одоо энэ дээр үнэхээр одоо их сайжирсан. Энэ нь одоо би энэ төр энд хэлэхэд бол үнэхээр дижит дарах бол хагас бүтэн сайдэрч одоо ярээс хүн амраахгүй шүү дээ. За сүйний үйлдвэрийн дарга явнаа л. Өнөөдөр хагас сайдэр тэр ферм дарж байна. За маргааш тэр ферм дарж байна. Чи явна шүү дээ нөхөр минь хэлнэ. За би чи хагас бүтэн сайдэр л одоо улс төрийн төвчөөний гишүүн. Улс төрийн төвчөөний гишүүн. За тэгэл хөдөө аж ахуйн одоо сүйний ферм дарж байна. Дижит дарга танихгүй гэж байхгүй. Дижит даргаас үнэхээр одоо имээдэг, айдаг. Нэг талаас хүмүүсийг имэйлэгдэг нөгөө талаас энгийн хүн байсан шүү. Их энгийн. Тэгээд би одоо сайн мэдгий Маккимнад бид нөгөө 12 сард ийм ядалгааны үе ингээ явж байхад тэг бид ч 3 ээлжээр өстой зогсоо зөгөө цусны жуулцсан л ажиллана шүү. Тэг чинь дижитал гоё костюмд очиод шууд энэ гоё костюмд хурж болдго юм бол гэтэл тэгээд тэр арь шинж хүрээд өөрөө эргүүлж үзээл ингээ өөрөө юм малын эмч өөрөө малын эмч шүү дээ. Малын эмч гэдэг юм байсан. А тий. Гүйцэтгэлийн хяналтыг хийдэг байсан. Хийдэг байсан дээ. За тэгээд юуны одоо хяналтын саам гэж хэлдэг. Өөрөө манер дэлэндээ зогсоочход нөгөө саалчдыг чинь авчирал сайн юм харагч бэрмүүд үнэнүүд чинь сайлын бэрм юу хийдэг саам хийдэг. За энэ үнэнээс хэдэн дийдэс гарч ийн үү? Хэд гарах хэвээр. За тэгээд очиад одоо малын эмчнэр чинь дуучирүүлээ. За энэ одоо хэдэн хичнээн одоо тэжээд нэгштэй тэнцхээр тэжээд идэх хэвээр. Чи юу өгч чав? Сүйний үйлдвэрлэхэд бол чи юу хийдэг вэ? Үнэхээр одоо дижитал бол миний сүйний үйлдвэрийн ажил түүх үедээ бэлтгэхдээ олон үйлдвэрлэлийн процессыг бичлэн оролцсон. Бичлэн оролцож байсан. Бичлэн оролцож байсан. Тэгээ энэний ч одоо юугаар бид нар чинь хоногт сүйний үйлдвэр чинь баг 180 тонн, заримдаа 200 тонн сүү гардаг юу авдаг байлаа шүү дээ. Хүлээж авдаг байлаа шүү дээ. Зөвхөн Улаанбаатар иргэн тоо. Зөвхөн Улаанбаатар хотын иргэн тоо. Тэгээ үндсэндээ тэр үед бол сүйний хангамжийн асуудал одоогийн шиг ийм их олон хэрэгцээтэй биш л дээ. Гол нь бол цайны сүү гэдэг ярьдаг байсан. Ерөөсөө цайны сүүний хангамжийн асуудлууд үндсэндээ шийдэгдсэн байсан шүү дээ. За ийм за тэгээд одоо морожин арц марц хүүхдийн сүүний тэгээд асуудал нэлээ олон төрлийн одоо бүтээгдэхүүн хийдэг байсан. За тэгээд дараа нь та чинь эндээ ажиллаж байгаад тэгээд эндээ ажиллаж байгаад тэгээд арай жаахан болоог байна. Тэгээд эндээ ажиллаж байхдаа яасан гэхээр бас нэг хоёр бэрхшээл гарсан. Ягаад гэвэл одоо сүйний үйлдвэрийн чинь одоо сүү удирдлийн чанартай. Тий. Өвөл нь одоо сүү айгаа багасчдаг. За 100 новаа гайгүй байдаг. Эмчээс хуураа сүйний үйлдвэр одоо хэрэгтэй юм гэдэг асуудлыг одоо би анхан тавьсан юм байна. За энд бол дамжуулсан сайд одоо манай дэд сайдаас орлого сайдаас дамжуулсан гэж дэмжсэн. Ингээд бид нар хуураа сүйний үйлдвэр байгуулъя гэдэг асуудлыг 2 жил хөсөлтөд. Тэгээд бид нар чинь ангид офисын одоо хуураа сүйний үйлдвэрийг 1978 онд оруулж ирлээ дээ. 78 онд оруулж ирсэн баха. Ингээд бид нар чи хуураа сүйний үйлдвэртэй болсон. 78 онд оруулсан юм байна. Тэгээд дараад нь бид нар бас одоо ямар асуудал шаардлага гарсан гэдэг зэрэг зууны үйлдвэрлэлд сүйний үйлдвэрийн хүчин чадлаа Улаанбаатар хотын хэрэгцээнээс сүү жаахан өлөөдөж ирсэн байхгүй юу. Тэгэхээр нөгөө сүү гэж чиндээ бид ямар асгалтай биш. Дахиад хуураа сүйний үйлдвэр ихтэй болсон байхгүй. Тэгээд энэ юунд Улаанбаатарын шинэ сүйний үйлдвэрэн дэргээд хоногт 10 тонн хуураа сүү үйлдвэрлэх хүчин чадалтай 2 дахь хуураа сүйний үйлдвэрийг 1990 онд ашиглалтанд орууллаа шүү. Техник эдийн засгийн гадаад нөхцөл манайхаа өөрснөө хийсэн үү? Техник эдийн засгийн гадаад их. Захиалга өгсөн байна. Захиалга өгсөн. А бид нар бол одоо захиалагч ярина. Бид нар ажилласан. Энэ хоёр сүйний үйлдвэрийн хоёуланд нь бол би захиалагч ажиллаж байна. Хоёулыг ашиглалтанд оруулахад би байцсан юм байна. За ийм одоо түүхээр сайхан төвх тийм ээ. Сайхан төвхтэй. Ингээд одоо бид нар чинь тэгэл дөрөвч түүх нь гэвэл одоо энэ ховчлогдоод одоо
Максийн Эхлээд хувьчлагдсны хуучлалд 90 оны үед бол их үйлдвэрүүд жоо хүндэрсэн шүү тийм ээ. 90 нь бол их хүндэрсэн. 90 сүүний үйлдвэр чинь анх ашиглалтанд орохдоо татаастай байсан шүү дээ. Татаастай байсан. Тэгээд энэ 1968 оноос эхэлж би татаасын асуудлыг бол сангийн яамны сайд молон жамцгаа байсан. Молон байсан. Молон сайд байсан. Тэгээд энийг тавьж хөөцөлдөж яваад энэ 68 онд нас эхэлж сүүний үнийг чөлөөтэй болгосон юм байна. За энэс эхлээд одоо сүүний үйлдвэр алдагдaltaгүй ашигтай ажилладаг болж улсад бол татаас өгдөг. Орлого татвар өгдөг болж гисэн шүү дээ. Иймэрхүү зөвхтэй юм байна. Тэгээс сүүлийн үед бол бас хувьчлагдсны дараа нэлээд хүнд байж байгаад одоо болж байгаа одоо гайхуулсан болж байна тийм ээ. Гайхуулсан. За энэ сүүний үйлдвэрд бол бэрхшээл их байсан л дөө. За хуучин одоо сүүний үйлдвэрх нэг проектор хийсэн тоног төхөөрөмж ялангуяа хөргөлтийн тоног төхөөрөмжийг бол одоо маш их уучирсан байсан. За таавал мэднэ. Сүүний үйлдвэр хөргөлтгүйгээр яахчгүй шүү дээ. Яахчгүй шүү дээ. Ингээд энэ асуудлыг бол би бас яамд тавьж гүйцэтгэж яваад энэ сүүний үйлдвэрийн хөргөлтийн системийн шинжилтийг бол хийлгэсэн. Мөн сүйдэрийн автомашины 200 автомашинаар паркинг шинжилт хийсэн. Энэ ажлыг бол 8.2 сая $8 Японы засгийн газрын тусламжтайгаар буцалтгүй тусламжаар хийлгэсэн байгаа шүү. Их мундаг тэгээ. Яг тэгээд 90 оноос өмнөх нь тэгээд яамд чинь бол өөрснөө зураг төсгийн институттэй их барилгын хилцтэй гэж барилгын хилцтэй байсан. Тэгээд их барилгын хилцтэй очиод тэр үед чинь их барилгын хилцээр чинь бол зураг төслийнхэнтэйгээ хамтраад бүтээн байгуулалт ажилд бас нэлээд оролцсон баг тийм. Их барилгын хилцээр байж байхдаа бас нэлээд олон комбинатууд тэр зураг төсөл бариулах ажлын тэр бол бас оролцож байсан юм. Тийм сүүний юу их барилгын хилцэд би хүнсний үйлдвэрийн хөрөнгө оруулалт хариуцсан мэрэгжилтэн ах мэрэгжилтэн ажиллаж байсан юм л да. За энд бас нэг өөх зөвлөлт програмынхаа дагуу одоо аймагуудад хүнсний үйлдвэрийн хүнсний комбинат барих юм одоо төлөвлөгөөтэй байсан. Тэгэд миний яг үед бол би Увс, Ховд, Дундгов, Дорногов, Сүхбаатар, Хэнти, Завхан гэсэн аймагуудын төвд хүнсний комбинат бариулах ийм ажлыг бол гардны хариуцж чаддаг хөөцөлдөж яваад эхнийхээ ашиглалтанд оруулсан энэ бүх суурь тавих асуудал, техникийн нөхцөл бүрдүүлэх энэ бүх юм би гардж хийж байсан юм байна. Их сайхан байна. Ингээд бүтээн байгуул түүх бол өөр ингээд бодтойгоор байх хэрэгтэй. Түүхийг бол түүхэн хүмүүс бодтойгоор ярьж ийж түүх үнэн зөв болдог. Тэрнээс хин нэгэн хүн хажуудлаас нь өөрийн дуулсан сонссноор биш яг өөрсдийнх нь амаар өөрсдийнхээ ажиллаар өөрсдийнх нь дур дүрээр ярих бол их сайхан байна л да. Тэгээ яг 90 онд хүнсний салбар ер нь бол манайх 90 онд чинь дэлгүүрд оршоондоо ч хүнсний бүтээгүй болоод амаргүй байж байгаа юм үед бол манайхан одоо хүнсний бодлогч их алдагдсан үед хүнсний салбарт ажиллаж байсан өндөр мэргэжлийн та нар шиг хүмүүс. Тэгээд одоо удирдах байсан хүмүүс бол энэ салбарт анхаарахгүй бол хүний амыг хүнсний эрүүл хүнсээр хангах асуудал байхгүй бол улс үндэстний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалд тулгарх нэ гэдэг нөгөө мэргэжилтэй хайртай хүмүүс нийлж байгаа. Төрийн ажлыг төрийн бас байгууллагаар оролцох нь чухал шүү гэдэг хүнсчтэй холбоо гэж байгуулсан. Тэрнийг одоо цагаас нэхлүүлээд анхных нь нарийн бичгийн дараагаар бол угаасаа л хүнсэн зүрх сэтгэлтэй хүмүүсийн нэг байгуулсан та хүнсчтэй холбоотой үүсгэн байгуулсан талаар өөрөө ажилласан талаар тэгээд хэдэн жил одоо хүнсчтэй холбоонд ажиллав тэр талаараа нэг товчхон ярил. За манай бус хүмүүс нэлээ ярьсан. Гэхдээ та нэг товчхон өөрийнх нь талаар нөгөө нөхдүүдийн талаар нэг товчхонсоо ярилаа. За энэ 1991 онд юм да. Тэр нь тэр үед бол нэг манай чинь зах зээлд шилжилтийн үе байсан. Өмнө нь хүнсний асуудал бол алдагдчихсан байсан. Бүр алдагдахаар барахгүй байсан. Барахгүй юм байсан. За ингээд одоо хүнсний үйлдвэрийн ажилласан инженер техникийн нөхдүүд хүнсний үйлдвэрийн дарга удирдлагынаар яамд ажилласан нөхдүүд ингэж нэгдээд ирээсээ энэ бол нийгмийн шаардлагаар хүнсчтэй холбоо гэж байгуулагдсан шүү дээ. Ерөөсөө нийгэм шаардсан байх юм. Ирээсээ ингэхгүй бол мэргэжлийн яамны удирдлага байхгүй, ямар ч удирдлага байхгүй болсон. Ийм учраас энэ хүнсний хангамжийн асуудлыг одоо энэ яах вэ гэдэг асуудлыг л бол сохиж ярихгүй бол мэргэжилтэй хайртай хүнсээ ойлгодог хүмүүс хүнсээ ойлгодог улсууд өөрийнхөө мэргэжлийнхаа дагуу ингээд хүнсчтийн холбоо анх байгуулагдсан л дээ.
За ингээд анх байгууллагад нь би хүнстэй холбооны нарийн бичгийн дараагаар ажилласан. Ерөнхийлөгчөөр нь Ерөнхийлөгчөөр нь манай одоо гомб сүүний үлдэр салдартай эрдэмтэн судлаач профессор хүн шүү дээ. Гомбч одоо сүүний үлдэрт ажиллаж байсан. Бид цуг ажиллаж байсан. Би ерөнхий технологичаар ажиллаж байсан. Гомб ерөнхий технологичаар ажиллаж байсан. Би ерөнхий механикаар ажиллаж байсан. Ингээд гомб ерөнхийлөгчтэй болоод тэгээд надыг ирнэ тэнд хуйда цуг ажиллая гэдэг. Тэгээд би нарийн бичгийн дараа авчихсан л да. За анх бидэнд зүгээр холбоо байгууллагад хүнсний үйлдвэрүүд бид нар орон барина гэдэг ингээд орцгоогоо ингээд холбоо байгуулах гэсэн Кормс санкогийн хувьд ерөөс юу хийж байхгүй суурь байхгүй л байсан шүү дээ. Тун гэзэг байсан. Сэтгэл байсан. Сэтгэл байсан. Ингээд гом битэрэл хүнсний нэг эдэмшлийн институт гэж ясна. Тэнд битэд нэг өрөө өгсөн. За нэг өрөөтэй хоёр ширээтэй шиг юм байхгүй байсан. Хэцүү байсан. Одоо бол одоо хүнстэй холбоо гал дээрээ зогссон. За тааж мэднэ. Энэ 80 жилийн хүнстэй холбооны 20 жилийн аваар та бас сайхан өггөлж сэмэлээ ном гаргасан. Номлоор бол таны хэлсэн бол тэг сайхан өгсөн байсан. За энэ хүнстэй холбоог бас төрийн байгууллагыг тэг ажлуулахад бас нэлээд төвөгтэй хамгийн асуудал бол хамгийн гол нь санхүүжилтийн асуудал гэсэн байсан. Бид нэг 3 хүн байсан, цалин байхгүй. Ерөөс татвар өгдөг үйлдвэр байхгүй байсан. Иймээс хамгийн нэгдүгээрт нь гишүүнчлийн асуудлыг шийдэе. Тэгээд татвартай болгоё. Тэгж одоо бид нар ч юм бас санхүүгийн асуудал шийдэхгүй болох нэг асуудлыг одоо бид хамгийн түрүүнд тавьж ингээд гишүүнчил санхүүжтэй асуудлыг бол нэгдүгээрт шийдсэн л дээ. За одоо бол гишүүнчлийн асуудлыг шийдэхэд бол та нар нөгөө мэрэгжлийн өндөр чадвартай төр засагт ажиллаж байсан хүмүүс учраас хүнсний үйлдвэрүүд итгэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүнсэндээ хайртай, хүнсийн чи аврыг та нарыг төлөөлж төр засгийн өмнөөс ярьж ийн шүү. Төр засагт ойлгуулах гэж шүүхээр тустай явж байхаар нэг холбоо гэсэн нэг бол бас гэж байгааг бол манай нэг хүнсний үйлдвэрийн салбарын нөхдүүдийн тодорхой хэсэг нь нэлээ одоо чадварлаг хэсгүүд нь бол бас дэмжсэн байгаа. Тэгжээ юм эхний татвар энэ төр авч илээ шүү тийм ээ. Тэгсэн хүнстэй холбооны гишүүнчлийн асуудал дээр бид нар бас нэлээ юу яасан. Бид нар хүнстэйгээ холбооны танилцуулга хийгээд. За гишүүнчил ямар одоо өрхтэй юм, юу хийдэг юм. Ингээд одоо бид нар чинь танилцуулгатай албан бичгтэй. Би одоо өөрөө үйлдвэрийн дарга нар төр ордог байлаа. Тэгэн шүү. Тэгээд 8 танилцуулсан ирсэн байж байгаа. Тэгээд надад чинь тань ийм учиртай ийм одоо та нарын хэлсэж хараач. Ингээд алуу ясаа хэлсээд ороод. Ингээд тавтурын асуудал байна. Ингээд дэмжиж үзэж байгаа. Сүүлдээ хүнсний үйлдвэрийн дарга нар чинь тэгэлгүй яах вэ? Ори гээд тэгэл ирээсээ бидний чинь 2 жилийн дотор 130-аад гишүүнтэй болсон шүү дээ. 130-аад гишүүнтэй болсон. Тэгэл татвараа цагтанд өгдөг болсон. Бид чинь манай айлдик оролцдог болсон. За хоёрдугаарт нь гол асуудал их зэрэг хүнсний холбооны асуудал бол төрийн байгууллагын тухай Монгол улсын хуулийн хүрээнд ажиллаа явуулах асуудал нэлээд байсан. За энэ дээр бол одоо хамгийн түрүүнд ерөөсөө хүнсний үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах. Тэдэнд мэрэгжлийн тусалцаа үзүүлэх. Тэдний эрх ашгийг хамгаалах. Хамгийн гол асуудал төр засгаас хүнсний үйлдвэрийн талаар ямар бодлогыг гаргах вэ гэдэгтээ бол мэрэгжлийн тусалцаа үзүүлдэг байсан. Тийм. Тэгээ холбооноос илүү тааж мэдэж байгаа холбооноос болоод хүнсний талаар ийм арга хэмжээ авмаар байна гэдэг. Ийм юм л одоо тавьдаг байлаа шүү дээ. Хөөгдийн сувины асуудал байж гэн. Тэгэл одоо сургуулийн хөөгдийн хоолны асуудал байж гэн. Таны үед яригдал хийдэгчсэн асуудал байж гэн. За энэ талаар ийм байсан. За цааш нь сургуульд зохион байгуулалтын асуудал, уулзалт. Тэгээ бусад одоо төрийн байгууллагатай бусад төрийн хууль тогтоомжийг өөрчлөх тэрэн дээр бас санааж ингэх ёстой шүү дээ гэдэг дээр бас их чухал үр гүйцэтгэж шүү дээ. Үр гүйцэтгсэн. Ялангуяа манай ерөнхийлөгч гомб багтаа бол энэ хүнсний талаар хүнсний тухай хууль гарлаа шүү дээ. За энэ хүнсний тухай хууль гаргахад бол одоо манай хүнсний холбооноос маш их том гол манлайлж оролцсон. Манлайлж оролцсон асуудал байна. Ингээд одоо ингээд бодож явахад бол одоо бид нар чинь тэг чин хүнстэй холбоонд чинь таны үед байх чи бид нар чинь 3-4 хүнтэй байсан л дээ. Одоо бол хүнстэй бол сайхан болсон ба шүү дээ. Салбар хариуцсан мэрэгжилтэнгүүд байгуулсан байна. Салбар зөвлөлт 10 гаруй салбар зөвлөлттэй болсон. 400 гаруй гишүүнчилтэй болсон. 21 аймаг салбар зөвлөлттэй болсон. Тэгээд одоо
яг энэ одоо манай салбарын 400 гаруй гишүүдийн идэвхтэй үйл ажиллагаагаар хүнсний үйлдвэрлэлийн та одоо механик хөгжилт инженер хүний хувьд бол ингээд бодоход бол маш их инновац орчин үеийн технологи дэлхийн стандартын хэмжээнд дэлхийн хэмжээний тоног төхөөрөмжлөөр оруулж ажиллаж байгаа шүү манай гэж тийм ээ. Тий. Сайхан байна. Гадаад харилцаа их хөгжсөн. Ер нь бол сайхан хөгжсөн байна л да. Тэр мэрэгжлийн зөвлөлийн асуудал дээр би бас нэг зүйлийг тодруулж хэлэхэд бид нар ч одоо 3-4 хүн улстай хүмтэй. За жишээлбэл сүү хариуцсан мэрэгжилтэн байхгүй. Архив ундаа хариуцсан мэрэгжилтэн байхгүй ч гэдэг ч юм уу. Бид нар чинь одоо тэгээд энэс санхүүгийн асуудлаас энэс ургаад юу гарсан гэхтэй зэрэг ирээсээ одоо мэрэгжлийн зөвлөл гэж байх үү. Тэгээд одоо бид 5-6 мэрэгжлийн зөвлөл байгууллаа шүү дээ. Та мэдэн шүү дээ. Тэгээд одоо энэ өргөжөөд одоо өргөжөөд одоо сайхан болсон байна. Одоо бол энэ чинь сүү эсгэлт ундаа хариуцсан мэрэгжилттэй болсон байна. Талх чихрүү урилын үйлдвэр хариуцсан мэрэгжилттэй болсон байна. За махны үйлдвэр хариуцсан, жимс ногоо хариуцсан мэрэгжилттэй болсон байна. Одоо 6-7 ажиллаж шүү дээ. Сайхан болсон байна. Тэгээ энэ бол одоо бас одоо тухайн үеийн одоо хүнсний холбоог тэргүүлж ирсэн. Тэр ерөнхийлөгч нарын асуудал бол бас хамааралтай байгаамаа. Ялангуяа сүүлийн үед бол та одоо мэрэгжлийн та ч одоо 10 гаруй жил одоо боллоо шүү дээ. Дараагийн үед хүлээлгэж өгнө дээ. Мембер нөлийг их байгаа. Энэ ингэж холбоог өгчихд бол. Яг тэг бүгдээр ингэ л хамтаа байсан. Ингээд дэндээсээ хатайгаа дэндээсээ инженертэй ярихд их сайхан байна. Тэгээд гол нь бол сая ингээд 90 жилийн хугацааны бараг 40 гаруй жил нь та тэгсэн. Энэ салбарыг одоо 50% нь бол одоо 50% нь одоо би өөрөө хөшөөдлмөрөө оролцуулсан болохоор ч бол домогтой бүтээн байгуулсан ийм сайхан одоо инженер байна шүү дээ. Тэгэхээр одоо тэр үе ингээд хүнсний салбар бол 30 оноос хойш хөгжөөд тэгэл дайны үед ямар ч байсан тэр хүнд үед бол манслаа хүртэл цохиод Оросууд зөв толгойд улсын тэр үеийн дайнд туслаад ингээд явснаас хуулаад тэгэл бүх сумдуудаа манслын буюу цэцгийн тосны үйлдвэртэй болоод гэх мэтлээ ингээд дан дэвшил явж байгаад 90 онд бол жоох хүн дээрээ тэр үед 90 оны хүндрэлийнх нь үед тэрийг мэдэрч бас хүнстэй холбооны нарийн бичгийн дараа ажилласан их баяртай юм аа. Тэгээд бодлогоор ирээдүйн үйлдвэрүүд байна, автоматжуулсан үйлдвэр болно гэдгийг төр зас үржилсэн хараа таныг бол хүнсний аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн автоматжуулалтын тоног төхөөрөмжийн инженер болгож явуулсан байж тийм ээ. Тэгэхээр энд одоо ялангуяа энэ техник технологийн чиглэлээр таны хийсэн ажил ер нь бүтээсэн асуудал ажлыг бол ингээ харахад бол ихээхэн зүйл хийснийг бол бид харж байгаа. Тэгээд манай энэ салбартаа бол үнэхээр бас түүхийг бичлэлцэж байгаа хүний нэгэн хувьд бол би ялангуяа 90 жилийн түүхтэй хүнсний аж үйлдвэрлэлээр 90 жилийн түүхийн 50% нь 50-аас жилийн хувьд нь амьдралаа зориулсан танд бол одоо би сайн сайхан бүхний хүсгээ өрөөд тэгээ 90 жилийн ойдоо зориулаад салбарынхаа түүний дотор сүүнийхээ салбар, хүнснийхээ салбар, түүний мөн энэ 400 гаруй гишүүнтэй хүнсчтэй холбооныхоо хамт олон гишүүн байгууллагуудаа та зориулж нэг талархлыг хэлэх байхаа гэж би бас найдаж байна. За баярлалаа. Би надыг бас хүнсчэд ялангуяа хүнсний хамт ажиллаж нөхдөөд надыг сүүний дамжуулсан гэдэг. Сүүний дамжуулсан. Тий, сүүний дамжуулсан. Хоёр дамжуулсан ч хоёулаа сүүнийх шүү. Хоёулаа орлогсаа дараа нь таавал зингийн сүүний үйлдвэрлэлийн дамжуулсан. Тий, надыг сүүний дамжуулсан гэдэг. Тэгээд энэ ажилласан хугацаанд одоо сүүний үйлдвэрийг хүнсний үйлдвэрийг хөгжүүлэх одоо бас гар бие оролцож сэтгэл зүтгэхээр одоо ажилласан. Бодиттой хөв нэмэр одоо оруулсан. Энэ байдгийг одоо тэр засгаас бас надыг өндлөж тав ихтэйхээ төлөөлж надад аж үйлдвэрийн гавьяад ажилтан гэсэн надад сайхан цол олгосон. За миний энэ одоо олгосон цол бол хүнсний үйлдвэрийн надтай хамт ажиллаж байсан ахмадууд авторийн одоо ажилчид тав ихтийн л одоо минь ажлыг л дүгнэж надыг төлөөлөл олгосон гэж би ингэж бодож явдаг. Одоо энэ дээр нэгдүгээр их баяртай байна. За ингээд хүнсний аж үйлдвэрийн салбар хөгжсөний одоо 90 жилийн тоххгүй болно. 90 күнсчд бол одоо өөрийнхөө бор зүрхээр хүн амаа
хүнсээр анх талаар үнэхээр сэтгэл зүтгэл гаргаж одоо ажиллаж байгаа. Одоо ихэнх үйлдвэр бүгд хувийнх болсон. Тэгээ хувийнхан гээд одоо ингээд бид нар ингээд одоо бодоход үнэхээр одоо күнсний төлөө хүн амын сэтгэл зүтгэл гаргаж одоо тэнд ажиллаж байгаа шүү дээ. Мэргэжил нь өөрөө тийм мэргэжил нь өөрөөр хийж болохгүй ажил байхгүй. Өөрөөр хийж байж болохгүй. Тэгвэл тэр чинь хор болчих шүү дээ. Тэгээд одоо хор болж байна. Тийм. Ийм учраас одоо хүнсний салбарын нийт одоо хамт олон та бүхэнтэй энэ хүнсний үйлдвэрийн салбарын 90 жилийн ойг тохиолдол та бүхэндээ одоо сайн сайхныг хүсээд, аж аргалыг хүсээд та бүхнийх нь бизнесийн үйл ажиллагаанд улам их өндөр амжилт олгож хүнсний үйлдвэрийнхээ өгжил бодтой хөв нэмэр оруулж дотоодынхаа хэрэгцээг хангахгүй ш. Ялангуяа одоо импортоор одоо бүтээгдэхүүнээ гаргадаг. Дэлхийн стандартын төвшөнд хүрсэн ийм сайхан үйлдвэр. Импортыг олсон, экспортыг гаргасан. Импортыг оруулсан, экспортыг гаргах ийм ажилдаа улам их амжилт гаргахыг одоо чин сэтгэлдээ хүсэж байна. За баярлалаа танд. Танд одоо урт наслаж удаан жаргаж дээрэс нь одоо залуу байж шүү дээ. Болоогүй. Тэгээд одоо энэ салбарынхаа эхнээс нь одоо технологийн дэвшлийн мэрэгжлийн хүн. Тийм учраас таны мэрэгжил хосрогдох мэрэгжил биш учраас энэ автоматжуул цахилгаан одоо инновацжуулах энэ чиглэлд бас тодорхой хэмжээгээр залуу халуун үедээ дунд үеийнхэндээ их бүтээн байгуулалт хийж байгаа энэ залуучуудаа дэмжиж саналуудлаа зөвлөж ажиллаарай гэж хүсэж байна. За баярлалаа. Эрүүл их сайхан. Баярлалаа. Ингээд ингэ яриад.